Өдрийн тэргүү үзэгчтэй UBS List таавхан Японы мэрэгжлийн сумогийн 7 дугаар сарын тэмцээн Нагоя Бошогийн дээд зиндааны барилдаануудыг өдрөөр шууд дамжуулан үзүүлж байгаа. За өнөөдөр Нагоя Бошо 6 дахь өдрөө үргэлжлэхэд бэлэн болж дээд зиндааны барилдаанууд тун удахгүй эхлэх гэж байна. За өнөөдрийн шууд нэвтрүүлгийг тайлбарыг таавхан Япон судлаач орчуулагч Төмөрбаатаргаа хүргэх болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. За эрхэм үндэт үзэгчид сонгонд багч таавхны энэ өдрийн амар мэндийг эрхэм мэдчлье. За ингээд UBS телевиз уламжлал ёсоор мэрэгжлийн сумоо. За бид нар мэрэгжлийн сумоо гэж яриад байгаа. Зүгээр яг Япон хэл дээр болохоор Озумо гэж байгаа юм тийм ээ. Одоо их сумогийн тэмцээнийг одоо дээд зиндааны бөхчүүдийн барилдааныг өдөр болгон дамжуулдаг уламжлалаараа одоо өнөөдөр 6 дахь өдрийн барилдааныг дамжуулахад одоо бэлэн болоод байна. 6 дахь өдрийн барилдаан тун удахгүй шууд нэвтрүүлгийг эхлэх гэж байгаатай холбоотойгоор за сая UBS телевизийн 1-р сувгаар тав хүнд шууд дамжуулагдсан хүрж байсан Баянгол Номадик фестивал шууд дамжуулалтыг та бүхэн UBS телевизийн глобал сувг дээр бас шилжүүлэн үргэлжлүүлэн хүлээн авч үзэх боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэд 5 өдрийн дараах байдлаар Нагоя Бошог дөрвөн бүх тэргүүлж энэ дөрвөн бүх дөрүүлээ явнаагүй байна. Дөрвөн бүх дөрүүлээ бас Монгол бүхчүүд байгаа нэг анхаарал татаж сонирхол татж байна тийм ээ. Тий, тэгээд яг одоо уржигдэр байна өчигдөрч байна бид нар бас ярьжсэн шүү дээ тийм ээ. За манай сумо сонирхогчид телевиз үзэгчид бол бас бидрийг бол одоо тайлбарлагчдаг тийм ээ. Зарим талаар бол бас талархал илэрхийлж бас сайхан тайлбарлаж байна. Цаг үеийн одоо мэдээ сумотой холбоотой одоо шин одоо мэдээллүүдийг орчуулж хүргэж байна гэдэг талархал илэрхийлдэг. Тэрний хажуугаар бас сумогийн тэмцээн гэдэг бол Японы одоо үндэсний спортын тэмцээн. Тийм учраас оролцож байгаа одоо оролцогчдод тамирчид бөхчүүдийн талаар бол ижилхэн тийм тэнцүү мэдээлэл хүргэх ёстой гэж зарим нэгэн үзэгчид бас биднийг шүүмжилдэг. Тэгэхээр энэ шүүмжийг бол бид нар хүлээж авдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр бид нар одоо монгол хүн учраас тийм ээ бас монгол бөхчүүдээ бас илүү одоо ярьчих гээд байдаг. Илүү бас нэг тийм тал зассан гэх нь хаашаа тийм иймэрхүү маягтай мэдээлэл бас хэлчих гээд байдаг. Гэхдээ одоо яах арга байхгүй өнөөдөр ихтэл тийм ээ одоо дөрвөн монгол бүх төрүүлээд ингээд тэргүүлээд явж яах гэдэг бол нэгдүгээрт бол сонирхол татж байна. Хоёрдугаарт бол яах ч арга байхгүй энэ бөхчүүдээ бас магтаж талархаас өөр аргагүй байдаг тийм ээ. Энийг бас одоо юу гэдгийг одоо үзэгчдэд зориулаад бас тайлбар болгоод хэлчих нь зүг байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ тэмцээн дээр бол ер нь бол бас нэлээд онцлогтой байна. За дээд зиндаанд одоо ингээд 42 бүх барилдаж байгаа. Энээс 11 нь байна уу тийм ээ Монгол бүх байгаа. Өөрөөр хэлбэл 4-ний 1-ээс илүү нь одоо Монгол бүх байна. Энэ бол бас баг анх удаа тохиолж байгаа. 10 бүх за 9 бүх энэ төр байсан. За тэгээд дээр нь дээд зиндааны одоо том цолтой 11 бүхийн 5 нь одоо Монгол бүх байгаа. За мэдээж 3 Yokozuna за тэгээд шинээр Озики цолтон төрлөө. За нэг Sekiwaka цолтон. За яг хуу Yokozuna Harma Fuji бас тэмцээний дундаас бас тэмцээнийг бол орхисон. Тэг иймэрхүү бас тайлбарыг хэлэх ёстой гэж бодож байна. Тэгээд дөрвөн тэргүүлэгч маань одоо нэг нь бол одоо Маяг Ашра цолтон байгаа тийм. Кагамио Нанжид 5 даваатаас эхний 5 өдөр дарааж давлаа. Тэгээд Кагамио маань өмнө нь бол бас Сэдидуудаа дээд зиндаанд гарч ирж барилдаж байсан. Тэгээд өнгөрсөн сард бол жюриуд төрүүлээд жюригийн 9 дээрээ шууд Маяг Ширгийн 14 хүртэл бол чансаа ихэж дээд зиндаанд иргэн гарч ирсэн. Тэгээд өмнөх тайлбарууд явцдаас бид хэлжсэн Кагамио дээд зиндаанд бол качкоши хийж чадаагүй байгаа. Харин энэ сард бол их сайн байна. Эхний 5 өдөр дараалаад давчлаа. Анх удаага бас 50 дээр шамжилтаа үзүүлж дээд зиндаандаа дараагийн башуудаас үргэлжлүүлэн барилдах ийм сайхан боломж бүрдэж байна гэдгийг онцолж байгаа. Тэгээ өнөөдөр бол жюриогоос төвчж гарч ирэх Kagayakитаас эхний барилдааныг Kagamiо хийн. За шинэ Озеки Teruno Fuji-гийн барилдаан бүр башоог эхлүүлээд бас эхлэхийн өмнө ч гэсэн бэлтгэлэн ч гэсэн их анхаарал татаж бас мэдээллүүд гарч байсан. Teruno Fuji Ozeki бас 5 өдөр дараалаад давчхаад байна. За мэдээж хоёр Yokozuna бол хоёулаа бас өдөр шороодог тэмцээнийг үргэлжлүүлж байгаа. Их сайхан сонирхолтой өрсөлдөөнтэй тэмцээн үргэлжилж байна. За тэгээд өчигдрийг хүртэл бол Toyo Hibiki, Tochiozan гэсэн бөхчүүд тэргүүлж байсан. Өчигдөр Кёктенхо цэвэг нэм Toyo Hibiki-г давж бас анхныхаа давааг авсан. Toyo Hibiki бас анхныхаа унааг өчигдрийн барилдаанд авсан байгаа. За мөн энэ сарын тэмцээнд их сайн байгаа Tochiozan Sekiwaka өчигдөр бас Teruno Fuji
Озектэй ярилцсан. Тэгээ өнөөдрийн бол бас анхаарал татах барилдаануудын талаар та бас өөрийнхөө сэтгэлийг хүргэхгүй. Мэдээж Yokozuna цолтой бүгчүүд Gakure гэхэд Aoyamaтай, Hakuho Miyagi-тэй байгаа өнөөдрийн хувьд. Тийм тэгэхээр за энэ хоёр барилдаан бол одоо хоёр аваргын хувьд бол их амархан барилдаан гэж бас хэлж болохгүй. Тэгээ за хэдийгээр Miyagi-руу Aoyama хоёр бол онцгой сайн барилдааг авч гисэн энэ хоёр бүх бол бас барилдаан болгонд бол хамаг хүчээ дайчилж барилддаг бас онцлогтой. За Miyagi-гийн хувьд бол одоо өчигдөр гэхэд тийм ээ их тийм намхан ордог. За өчигдөр чи Yokozuna Gakure тийм. За Gakure авраг бол яг тэр намхан ордог тэр тактикт нь тааруулаад бас их намхан орсон шүү дээ тийм ээ. Тийм. Hakuho хавралтаас өнөөдөр. Тийм. Aoyama-гийн хувьд бол маш их том биетэй тэгээ чац өндөртөө. За Yokozuna Hakuhoтой өчигдөр барилдахад бол за Hakuho аврагын хувьд бол том бүхтэй барилдахад бол бас харьцангуй амар байдаг. За харин Gakure аврагын хувьд бол бас ч тийм амар гэж бас хэлж болохооргүй. Тэгэхээр энэ том биетэй чац ихтэй бүхтэй бол бас л яг өөрт нь тааруулсан тийм арга техникээр барилдахгүй болохгүй. Тэгэхээр энэ хоёр аврагын барилдаан маань бол бас анхаарал татан за тэгээд өнөөдөр ингээд авчих юм бол 6 даваа гэдэг бол бас өөрсдөд нь бас ихтгэлтэй болон за бас ингээд тэргүүлээд явах болон зүгээр харин одоо Озеки Teruno Fuji болон Sekiwake Ichinojō хоёрын барилдаан бол бас нэлээд тийм тэмцэлтэй барилдаан болж магадгүй гэж бодож байна. Тэгээ өнөөдөр Teruno Fuji бол Sadanoumi-тэй байгаа. За Sadanoumi бас маягийн ширгийн тэргүүн шансаанд бас анх удаага бас гарч ирсэн бас их эвгүй өрсөлдөгчдийн нэг. Тэгээд Ichinojō бол өнөөдөр Kisenosato Ozeki-тэй барилдаан бас их сонирхол татж байна. За Ichinojō маань өчигдөр Ozeki Goedo-г давснаар 2 даваа 3 унаатай болцоход байгаа. За Dochiozan бол өчигдрийг хүртэл тэргүүлж явсан. За Takayosu-тай барилдах оноолт бас өнөөдөр гарсан байна. За тэгээд бусад Озеки цолтой бүгчүүдийн хувьд бол Gotosho Giku энэ сард бас Kadobon басан заавал 8 даваа дор хаяж авах шаардлагатай байгаа. За Takara Fuji Komusubuтэй барилдахаар оноолт таарсан байна. За Goedo Ozeki өнөөдөр Tochino Shinтэй барилдах юм оноолтууд гарсан байна. За ингээд NHK-гийн дүрс бас орж ирэхгүй байна. Уг нь бол бид нар энэ NHK премиум гэж одоо суугаар бол дүрс хөтэж авч байгаа. За энэ програм дээр бол 16 цаг 4 минутанд уг нь орж ирэх хэрэгтэй байгаа. Тэгээд яагаад ингээд байгаа мэдэхгүй байна зүгээр. Тэгэхээр юу яах вэ? Барилдаа эхэлтэл одоо бид нар өнөөдрөөс эхлээд Makuuchi болон Jure зиндаанд барилж байгаа бүгчүүдээс гадна одоо доод зиндаанд барилж байгаа бүгчүүдийн Монгол бүгчүүдийн тийм ээ амжилтыг бас нэрээр нь гэж гаргаж үзүүлж байгаа. Тэг бэлтгэсэн байгаа. Тэрийгээ бас гаргаж явах. Тэгэхээр тийм найруулагч юу Makuuchi зиндаанд барилж байгаа Монгол бүгчүүдийнхээ бас амжилтыг өнөөдөр бас танилцуулъя гэж бодож байна. За бид бол өдөр үрийн барилдаанд мэдээж Makuuchi-гийн бүгчүүдийнхээ шууд дамжуулаад за Jure-гийн бүгчүүдийнхээ барилдааныг бас дүнг хилээд байгаа. За Makuuchi зиндаанд Монголын 6 сумч баригдаж байгаа. За зүүн зүгүүрийн 3 төчигдж байгаа Sakigake Батүшиг өнөөдөр үнжсэн байна. 1 даваа 2 унаатай яваа. За барууны 5 төчигдсэн Azumaryu тод үлэг өнөөдөр бас барилдалгүй үнжжээ. За Azumaryu одоогийн байдлаар бол Nagoya бошоод даваа авч хамжаагүй байгаа. За зүүнийн 9 дэрэмлэгдсэн Daishoho Shijiro 2 өнөөдөр бас 3 дахь барилдаанаа хийсэн. Өнөөдөр өрсөлдөгчөд авснаар Daishoho Shijiro 2 даваа 1 унаатай болсон байна. За Makuuchi-гийн барууны 15 төчигдсэн Chiyoshomo мөнх сайхан өнөөдөр үндэсэн 1 даваа 2 унаатай яваа. Зүүнний 21 дэрэмлэгдсэн Gochiozan Ууганбаатар өнөөдөр бас өрсөлдөгчөд авснаар 2 даваа 1 унаатай болжээ. За Makuuchi-д барилж байгаа өнөөдрийн манай бас 6 дахь бүх баруун жигүүрийн 30 дэрэмлэгдсэн Ryonami буян жаргал за өнөөдөр барилдалгүй үндсэн байна. Тэгээд Ryonami-гийн хувьд бол эхний 3 барилдаандаа дарааланд авч чад байгаа. За мэдээж Makuuchi зиндааны бүгчүүд нийтдээ 7 барилдаан хийдэг гэдгийг сумаа сонирхчид маань мэдж байгаа бах. За тэгээд өнөөдрийн бас Jure зиндааны барилдаануудын бас мэдээг бас та бүхэндээ хүргэе гэж бодож байна. Өнөөдөр Shotenro Abikoтой барилдаж өдөг шороодсон байна. Shotenro Jure-гийн зүүнний 13 дээрээс 2 даваа 4 унаатай яваа. За тэгээ бусад Монгол бүгчүүдийн тухайд Asasakiri өнөөдөр Chiotori өдөг шороодсон.
За Араваши гитаримад өвдөг шороодсон байна. Тэгээд Макушта Зиндааны бүхчүүдийнхээ мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Энэ бол дээшээгээ жюриороо дэвшиж секретори болох дот яг тэрний өмнөх зиндаа гэдгээр бол их өрсөлдөөнтэй болдог гэдэг юм онцлогтой. За үзэгч та бүхэнд одоо үргэлжлүүлэн бас доод зиндаанууд барьж байгаа Монгол бүхчүүдийнхээ амжилтыг үзүүлье. За Сандааны болон Жоногучи. Тий. Жоны данд бол байхгүй байгаа тийм ээ. За Санданмегийн зүүнний 11-ийн Дакакасуга инх манлаа өнөөдөр үндсэн байна. 2-1 унаатай ба. За барууны 16 дэрэмлэгдсэн Аратушид Цэрэндорч өнөөдөр өрсөлдөгчөө давснаар эхнийхээ давааг авсан байна энэ сарын. За зүүнний 39 дэрэмлэгдсэн Дайонами Ууганбаатар өрсөлдөгчөө давснаар 1 даваа 2 унаатай болсон. За барууны 82 дэрэмлэгдсэн Сада Хикари Наран цогт 1 даваа 2 унаатай болж өнөөдөр өрсөлдөгчтэй бас өвдөг шорооджээ. За энэ сараас эхлэн Жоногучи зиндаанд барьдаж эхэлсэн Кирибаяма лавгсүрэн за өрсөлдөгчөө давснаар 2 даваа 1 унаатай болсон ийм амжилттай байна. За одоо энэ NHK-гээр явж байгаа нэвтрүүлэг бол 15 цаг 40 минутанд уг нь явах хэрэгтэй байсан. Энэ програмаар бол. Тэгэхээр одоо энэ яг уу янз янзын үйл явдлаас болоод програм бас өөрчлөгдөж байна л да. Юу гэхээр одоо Японд бас улс төрийн үйл явдал бас онцгой сонин үйл явдал болж байна. Тэрнээс нэгдүгээрт, хоёрдугаарт бас ерөнхий сайд Абе Шинзо бас сая за хэвлэлийн баг хурлаараа биш юм байна мэдгдэл хийсэн. Тэрийг бол бас шууд дамжуулсан. Тэгээд тэр нэвтрүүлгээс тэр мэдээнээс болоод одоо энэ явж байгаа нэвтрүүлэг хоошоо болчлоо. Тэгээ нэг 15 минут хоцорч эхлэх юм байна. Одоо 16 цаг 15 минут болж байна. За нэг 4-5 минут болоод сумаа орж ирэх байх. Тэгээд яг уу тэр ерөнхийдөө Абе Шинзогийн сая хийсэн мэдээлэл дотор бас спортын холбогдлолтой бас сонирхол татсан мэдээлэл байна. Юу гэхээр 2020 онд бол Токиод Олимпийн тоглолт болно. Зуны Олимпийн тоглолт. За энд бол японочууд бэлдэж байгаа. За энэ тоглолт бол Аз төвд болон за Япон оронд 1964 онд болсон Олимпиас хойш тийм ээ зуны тоглолт болох гэж байгаа. Дээр нь японочууд энэ Олимп дээр бол одоо өөрсдийнхөө одоо Япон орн яаж хөгжиж байгаа одоо өрчин үед бол ямар шүү байгаагаа харуулах томоохон ийм тоглолт болно. Тэгээд тэр нээлт хийх том стадионыг барих асуудлаар сая мэдээлэл хийсэн. Тэгээд яг Японы одоо төвд байдаг тийм үндэсний спортын стадион гэдэг цэнгэлт хүрээлэн. Тэрийг нураагаад тэр бол 1964 оны Олимпийн нээлт болсон. Тэрнээс өмнө баригдсан нэлээд тийм хуучны тэгтээ их том ордон л доо тэрийг нураагаад шинэ орчин үеийн маш тийм гоё ордон барих гэж байгаа л да. Тэгээ тэрний одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой тэр бол үнэхээр за жижиг одоо Монгол улсын биднэрт бол толгой иргэсэн тоо хэлж байгаа. 90 хэдэн тэрбум долларын яриа яригдж байгаа байхгүй. Тэгээ тэн дээр тэр нэг одоо яг Японы одоо Токио хотын төвд учраас тэр явган хүний зам, машины зам энэ төрийг бол давхар цуг шийддэг юм байна л да. Тэрнтэй холбоотойгоор бол арай дутуу тооцоолсон ийм юу гарч ирсэн юм байна. Тэгээд дахиад одоо нөгөө юуны тооцоо хийж байгаа. Бүр хэдэн тэрбум доллар нэмэгдэл болж байгаа юм байна л да зардал. Тэгээд энийг засгийн газрын хэмжээнд авч ярилцаад одоо ямар ч байсан регбигийн дэлхийн аварга шалралт тэмцээн Токиод болох юм байна. Тэгээд тэрэн дуг нь амжина гэжсэн одоо амжихай байлаа. Гэхдээ бол Олимпийн наадмууд бүр бүрэн дүүрэн амжина барьж. Гэхдээ одоо төсвийн асуудлыг бол дахиж бид нар шинээр ярилцах боллоо гэсэн. Энэтэй холбоотой мэдээлэл ерөнхий сайд хийсэн. Тэгээд энэ нэлээд удаан үргэлжилсэн л дээ. Тэгээд Токиот бол 2020 оны Олимпийн наадмын эрхийг авах өрсөлдөөнд за Испани, Мадрид, Туркийн Стамбул гэсэн бас нэлээд хүчтэй өрсөлдөгч нарыг ялж төрүүлсэн. Тэгээд 2018 оны өвлийн Олимпийн наадам Бүгд Солонгос улсын Пьончан хотод болно. Тэгээд ийм ойрхон Аз төвд одоо 2 Олимпийн наадам дарааж өгөхгүй гэдэг бас тийм одоо бодлого бол бас байсан. Гэхдээ Токио бол их ирээдүг харсан. За тэгээд бараг тэр төв гол цэнгэлт хүрээлэн Стоцол бусад барилга байгууламж болоод дид бүтцийн тал дээр тий маш илүү гэдэг яг энэ байдлаар бол ялт байгуулахад их нөлөө үзүүлсэн юм шийдрийг бол олон улсын олимпийн орноос гаргасан. Тэгээд ерөнхийдөө бас олимпийн наадмыг өгсөн маш олон арга хэмжээнүүдийг бол Япончууд зохион байгуулж байгаа. Тэгээд оролцогч орнуудын залуучуудыг олимпизмын хөтөлбөрөнд олимпийн одоо энэ хүү үйлсэд бэлтгэгч байдаг юм олон одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Хамгийн
одоо үйл ажиллагаагаа маш эртнээс эрчимтэй эхлүүлж байгаа зохион байгуулахаар бол Токиогийн 2020 оны зохион байгуулах хороо гэсэн мэдээлэл бол ойрын үед их гарч байгаа. Тэгээ энэ Олимпийн тоглолттой холбоотой бас нэг одоо монголчуудын бас хүссэн хүлээж байгаа нэг юм байсан нэг юм байна. Юу гэхээр зохион байгуулагч орн бол бас нэг өөрийн юугаар спортын холбоотой шийдвэрээр спортын нэг төрөл хэдэн төрөл үлээ. Нэг төрөл. Нэг төрлийг оруулж болдог. За тэн дээр бол сумог орхол гэж хүлээж байсан. Тэгээ японочууд яг нэг үг хэлэхэд сумогоос илүү бейсбол, өөр юудаа боулинг гэдэг тийм. Тэтгэрт илүү их сонирхолтой байдаг юм байна. Тэгээ сумог бол ороогүй. За ингээд NHK-гээс сумогийн дүрс ороод ирлээ. За энэ завсар бол 2 барилтаа, 3 барилтаа болоод өнгөрсөн байна. За манай Кагамио Нанжид Кагаякийг давснаар 6 дахь даваагаа авсан байна. Ингээд тэмцээний тэргүүлэгч дэмжин үлдэж байна гэсэн. Дараа нь бол Даканоива Эдинөөнийг давж энэ сарын тэмцээний 2 дахь даваагаа авчээ. За энэ барилдааны өмнө Чиотайрю Сатояма давсан. За харин одоо Эндо Тоёбики гэсэн мөчүүд дивжин дээр гарч ирсэн байна. Тэгэхээр өнгөрсөн 3 тэр барилдаад өнгөрсөн 3 барилдааныг бол давтаж үзүүлнэ. Ягаад бол одоо энэ сувгаар бол гараагүй учраас тийм. Тийм. За одоо тэргүүлэгчтэй игнэнд явж байгаа 2 хүн харилцах юм байна тийм ээ. За Тоёбики бол бас өчигдрийг хүртэл өвдөг шараадаг явсан. Өчигдөр капитенхоо цэг нэмд унсан. За Эндо бол бас 3 даваа 2 оноотой яваа. Тэгээ удахгүй бол бас энэ үзүүлж амжаагийн 3 барилдааныг бидэнд бас давтаж үзүүлэх баг. За Эндо энэ сарын тэмцээнд бол Маягийн ширгийн 12 хүртэл бас чансаа уруудсан. За гимтэл бэртэл бол бас өмнөх башаануудтай харьцуулахад харьцангуй гайгүй байгаа. За Тоёбики тэмцээний эхний 4 өдөр дараалаад давсан. За ер нь барилдаан их сайн болж байгаа. Өөрийнх нь бас үндсэн барилдаа маш хүчтэй дачиа хийгээд хүчтэй түрээд гаргаад байгаа. Ер нь танк гэж бас заримдаа очилдог. Яг тэр түрээд нэг ингээд түрээ явахаар түрээд гаргачихдаг. Тэгээд тэр очин бас иргэн сануулах хэмжээний л бас барилдааныг Тоёбики гаргаж байсан эхний 4 өдөр бол. За энэ дэлгэцний доод талд бол гарсан бичгийг бас үзэгчтэй тайлбарлаж хэлж байгаа. Энэ бол Йоцусумо буюу одоо хав барьснаас барилддаг Эндо. За түлхэж барилддаг тийм ээ. Түлхэж супаридж барилддаг Тоёбики хоёрын барилдааных нь арга хэлбэрийнх нь хоорондын тэмцэл гэсэн утгатай үг гарлаа. За энэ бол бас л шин нэм өнгө төрх нэмсэн зүйлсийг гаргаж байна. Үзэгчид бас ажигласан байх. Одоо энэ удаа бол яг хоёр өвхийн хажуу талаас нь биш ард талаас нь нэг үзүүлээд байгаа шүү дээ бас тийм. Садар зуураад авсан шүү маашин урдаас. За харин дэвжээний захад сайхан тогтоод. За одоо ямар ч байсан хав барьцаа авлаа тийм ээ. Эндогийн одоо түлхэж явдаг арга техникийн зогсоосон. За энд бол маш сайн барилдаа шүү. Тэгээ Тоёбикийн тэмцээн дээр их сайн байгаа. Тэсээ санжган сарга тэр зүүн баруун гарын дээр маашин урдаас харсан барьцыг даваа болгож чадлаа. Тэгээ хүчтэй гэртийг нь зогсоогоод шууд маашин барьцанд урдаас өрөөд авсан Эндо. За өчигдөр бол бас Сатоямаг давж яваал орог нэг гişигдлийн алдаа гаргаад өөрөө төрүүлээд бас дэвжэн дээр сунтсан. Энэ алдааг өнөөдөр бас залрууллаа Эндо. За тэгээгүй бол ингээд нэг унаатай өргөжлүүлээд явхаар ч одоо юм боломж уг нь Эндод байсан. За барилдааныг удаашруулаад харцгаая. За Эндо шууд маашины урдаас бариад авсан. Энэ бол яг Супариг алгадаад явах боломжийг нь хаацсан Тоёбикигийн. Гэхдээ ингэж их тэмээ түлхүүлж эрүүрүүгээ тийм ингээ байгаа тохиолдолд тэр барьцыг бол алдчихдаг. Тэгэхээр Эндо бол их сайн урагшаа зүтгэж тийм ээ. Бас төвчж талт бас их сайн байна. Барьцаа алдгүй ингэж барилдаж чадлаа.
この立ち合い重い豊響に対してですね。今日は互角に立て Ингээд てます хоёулаа から。 хоёулаа 右で前に進みまし моошны た барьсан ね。 түрээд урагшаа түрээ явсан. Тэгээ урагшаа түрээд явахдаа бол тэр зүүн гарынхын барьцыг сайхан дарж тийм ээ хавчиж тэр чигээр явахгүй нэг жоохон хавчаал урагшаа яваад байгаа. 遠藤が今日は組む相撲 За ингээд Эндо Toyo Ibiki-нар хамт яг адилхан 4-2 унаатай үзүүлэлттэй болж байна. За 4 өдөр дарааж таасан Toyo Ibiki 2 өдөр ингээд дараалаад үлдэг шороодож байна. 豊響も今場所体調心配されましたが膝のあたり肩の怪我もだいぶいいという話をしていましたが今日はこの遠藤に За Эндо маргааш өвдөг шороодоогүй тэргүүлж байгаа Kagami-отой харилцаа манаас тарсан байна. За маргаашийн барилдаа нэлээд сонирхолтой барилдаа болно да. За одоо дивжин дээр Доктенко Хүчитбаатар Gotoyuki-нар барилдгаар гарч ирлээ. そうですね。今日の相撲を見てますと、幕内の今こう下の方にいますよね。12枚目。はい。これがですね勝っていくとこうどんどんこう番付を上げていって横綱大関と当たる時にどれぐらいこの膝が持ちこたえられるかっていうのがですね。 За Доктенко бол 2-3 унаатай башоог үргэлжлүүлж яваа. この時天空もジュニアさん。これ技師なんですね。 За хоёр бүхийн Чансаа Ирэмбич ойролцоо одоо үзүүлж байгаа амжилт ч бас ойролцоо байна тийм ээ. За Доктенкогийн хийдэг мехнүүдийг хөл мехнүүдийг үзүүлж байна. 今右からこれ妙義龍戦ですけど。 Гой хавсар цохох гэж хэлэх үү тийм ээ. そしてこの時天空は左からもこの裾払いを見せます。 За зүүн талаас бас ингэж хагалт зөгдөг. これが時天空の持ち味なんですね。力士でなかなかこういう足癖の Ябияма 悪い人っていないんですよ。この人ぐらいなんですよね。 За өнөөдөр бол яг энэ бөхчүүдийн яг барилдааны үндсэн техник хэв маягийг илүү их тооцогдсон ийм шууд нэвтрүүлгийг NHK онцолж байна. さあ今日は琴勇輝戦ですが Гэтэ ойрд энэ хөл мэх бол нэг харагдахгүй байгаа. За Gotoyuki бол жин ихтэй бас их хурдтай урагшаа түлхэж явдаг учраас Доктенко бас яг тийм хөл мэх хийхэд их хэцүү бүх гэж хэлсэн байна. 稽古場ではやっぱりこういうことしてきませんからね。さあ立ち合いです。 За одоо шүүгчдийн хатгчаас уучлал гуйж 睨まれてるんですね。立ち合い合わせなさいというね。鋭い眼光で見てますから今謝ったんですね。 буруугаа хүлээж байна. 足技を繰り出すような展開になるでしょうか時天空。起こされてしまった時天空。 За уг нь зай өгөхгүй явж байгаад 組めません。 ай яа стагаа яасан. За стойр гараагүй хөл мэх гэж яг өнөөдөр Тэгээд өөрөө болоод гарчих гээд байгаа байхгүй яадаг шээ. Тэгээ яг тэн дээр зогсож ингэж гидэж байгаа тийм ээ. яг тэр зүрлэлийн хязгаар дээр яг тогтоод үлдчихлээ. Сайхан сонирхолтой байлаа. Боллоо. За тактик Хүчитбаатар яг иймэрхүү мэх хийхэд бол хэцүү бөх гэж хэлжсэн. Тэгээд ямар ч хасаа хийлээ дээ өөрийнхөө мэдрэмжээр. Яг энийг нь мэдсэн юм шиг NHK гэх юм бас яг тэр хөл мэхүүдийг нь яг барилдааны өмнө онцолж харуулсан. За Gotoyuki бол тун сэтгэл дундуур яг энэ мэхэнд орцсон доо. За түлхүүлээд зах дээр их сайхан тойрч гарсан. За хоолонд нь тулж зогсоож байгаад. За энэ дээр өөрөө гарахгүй их төвчж байгаа. Энэ бол тийм амар биш. この裾払いっていう技は出る技ですよね。密着ある程度しないとですね。やっぱり足が近づきませんから、なかなかこういうことはしないんですけど、やっぱりこの時天空という人は本当にЗа тэр үсгээ болол хөрхөх ойрхон байсан. Үнэхээр их мэдрэмжтэй. Одоо яг Доктенко яг гидийгээд ингээд төвчээ зогсоод байгаа шүү дээ. Доктенко яг өрсөлдөгчөө хараа зогсож Gotoyuki унжаахтаа ч гэсэн яг Доктенкогийн хөл рүү хараад.
За ингээд Доктенко Хүчбаатар энэ сарын тэмцээний 3 дахь даваагаа авлаа. そんなことあるんですか、マイナス。いやー難しいですね。私も内掛け持ってましたけど左はできましたけど右は。За 3 даваа 3 нот болсон. どうなんでしょう、ボクサーでいうスイッチするような感じ。 За бас энэ NHK-гийн тайлбарлагчид ярьж байна. За нэг хөлөөр их баруун хөлөөр хагалт зөхөх ч юм уу хавсрахтай. Гэтэл зүүн хөлөөрөө бас хийх тийм амар биш гэж. Нэг бүх бол одоо нэг л талдаа юм хийгээд байдаг. Гэтэл одоо Доктенкогийн хувьд аль ч талаасаа тэр хөлмийг хийдэг гэж. そのあたりが面白いなと思ってですね。 За Доктенког харж байгаас тэр гидийгээ тогтож байгаа юм тийм ээ. 仰向けになって落ちましたね。ですから時天空があるいは出てるんじゃないかと思 Тэгэхээр っていたそうですが、 сонирхолтой байлаа. Доктенко за өөрийнхөө үндсэн техник хөлмөхийг хийж өнөөдөр ингээд Готоюкийг давлаа. 自分がもろ手で距離を取ってました。 Тэгээд энэ бөхчүүд бас дотроо бас тооцоолоод явж идэх юм байна л да. Сая Готоюки одоо дээшээ харж унсан шүү дээ. Тийм учраас Доктенког харахад бол яг гидийгээд яг гадагшаа гарах гэж чинь гарцсан гэж бодсон юм байна. Яг ийм маягтай ингэж гидэж байгаа хүн бол хөл бол гадаа гисэнд байж таараа гэж. Яг нөгөө даваа заахад бол хүлээгээ зогсоод байсан шүү дээ. さあそれでは幕内のこれまでの結果とそしてこの後の取り組みご紹介していきます。鏡王が寄り切りで勝って ингээд өнөөдрийн дээд зиндааны барилдаа эхлээд 5 барилдаа өнгөрлөө. Кагамио хамгийн ихний барилдаанд жюригийн барууны 2 дахь Кагаякийг давж 6 даваатай болсон. Таканоива Хидиноумиг давж бас 2 даваа 4 унаатай боллоо. Таканоива 4 өдөр дарааж унаадсан 2 өдөр дарааж давж бас барилдаа нэг сайхан эргэн ирж байна. Shiotairu Satoyama давсан. За Эндо Тоёхибикийг за Доктенко сая Готоюкийг давсан. Таканоивагийн хувьд бол одоо ингээд болжлог бол даваад авах хэрэгтэй байна тийм ээ. Үнэхээр бас Такано хана дэвжинд бас энэ их алдартай хүний тийм ээ. Өөрийнх нь нэрээр байгуулсан энэ дэвжинд орж барилдаад анхныхын секторыг болсон. Тэгээд энэ сайхан дэвжээний нэрийг гаргахын тулд тийм ээ мандуулахын тулд дээд зиндаанд тогтмол сайн барилдах хэрэгтэй байна. За тийм боломж хүч чадал бол Таканоива баасанд оржод бий. За тэхийн тулд бол одоо энэ сүүлийн 2 ялалтаа тийм ээ даваагаа өргөжлүүлээд олон даваа болох хэрэгтэй байна. За дэвжэн дээр Кюктенхо цэвэг нэм Сейро өн болноор гарч ирсэн. За Кюктенхо эхний 4 өдөр дарааж унаацсан өчтөр Тоёхибикийг бас их сайхан дэвжээний цахад даацтай мөхөс давсан. За Сейро өн болд өнөөдөр харин туршлагатай бүтгэнийхээ ахыг давж энэ сарын тэмцээний 3 дахь даваагаа авлаа. Чонхон хажуудас хийж очоод тийм ээ. Тэнцвэрийн нэг ялгүй алдуулаад тойроод их зүг байрлал авчин гэж бариллаа Сейро. 今日は少し肩を落として引き上げます。極点。 За Сейро 3 дахь даваа авсан Кюктенхо 1 даваа 5 унаатай боллоо. Сан хажуурц гэж очоод Маушны араас барьсан төрсөн. За Кюктенхо нэг сугадаад хариу мөхийг хийсэн. Тэгээд Сейро зогсохгүй урагшаа авсаар гаад ингээд түрээд гаргалаа. Тэгээд өчтөр яригдчихсэн бас тэр мөр жоохон эвгүй байна уу, жоохон зөөртэй юм шиг харагдаж байна. 11枚目でね、今日で1勝5敗ですよね。厳しいペースですね。そうですね。 өчтөр Shiotairuтай барилдаад ихний тэр хүчтэй мөрөлдөхөд мөр жоохон эвгүй болсон гэсэн мэдээлэлсэн. なんとか相手の攻めをしのごうとしている中で足が見えたので蹴りましたという言い方でしたね。 За дээд зиндаанд дэвшин гарч ирсэн анхны башаад ингээд Сейро 今日の裾払いはダメでした。 эхний 6 өдөр 3 даваа авчихад байна. まあやや苦し紛れなところがあったんですかね。裾払いにもいいのと悪いのあるんですね。 За одоо Саданов Фужи, Хоморо Фужи まあ決まれば гэсэн хоёр бүх 何でもいい барилд んじゃないかなと思いますけどね。 まあ本人としてはあんまり納得できなかった。 でも不利な体勢から足を飛ばせるっていうところがすごい能力が高いものを持ってるなと思うんですよね。 9 дэрэмлэгдсэн юм でも хоёр. 納得いかない。 Сумоч Саданов Фужи 3 даваа 2 унаатай, Хоморо Фужи 2 даваа 3 унаатай башааг өргөжлүүлж байна.
まあ本人は嬉しくてもいやあんな相撲じゃダメですっていう力士も結構多いですね。そうですか。芸人はどんな手使っても受けたらもう満足です。За өнөөдөр алдартай жүжигч зочноор ирж оролцож байгаа нь тайлбарт. さあ今日はゲストに芸人の千原ジュニアさんをお迎えしていますが、今日千原ジュニアさんがこの大会に到着されて、この力士がインタビュールームに訪ねてきてくれました。ちょっとご覧いただきましょう。こんにちは。お久しぶりです。どうもお久しぶりです。もう一回会えて嬉しいです。こちらこそ誰も番組で一度ご一緒されて。そうなんですよ。頑張ってます。今日はいかがですか。これから体を動かして頑張ります。За Чиаражин гэж алдартай жүжигч Гага Марутаас их тотно юм байна. За ингээд өнөөдрийн дээзэн дэнд барилдаг өмнө бас хоёулаа уулзаад ジョージアから日本にやってきて、なかなか日本語が覚えられない中で、千原ジュニアさんのお笑いの番組を見て日本語を勉強した。なんからしいですね。ですがちょっと関西弁が Гага Марутаас Японд сурахад бас хэцүү байсан гэх. Тэгээ энэ Чиаражин гэж жүжигчний одоо нийтмийн хошин шог. Энийг баян үздэг байсан. Тэгээ миний Японд бас сайжрахад бол их үүрэг гүйцэтгэсэн их нөлөөс юм а гэж ярьдаг юм байна. Тэгээд өнөөдөр зочноор оролцож байгаа учраас Сумогийн холбооноос энэ хоёрыг уулздаг зохион байгуулсан юм байна л да. 乗ってるでしょ大台。乗ってますかね。そのガ Энэ бол гадаадын бөхчүүд зөвхөн бөхчүүдээр зогсохгүй спортын ямар нэгэн төрөлд юм гадаад орж хүч үзэж байгаа тамирчид бол тухайн орны хэлийг сурах гэж бас нэлээд том ажил болдог. За тэгээ энэ гадаад хэл сурахад бол одоо дуу дуулах энэ жүжиг ший үзэх тийм ээ болоод их хэрэгтэй байдаг. За дэвжин дээр барилдаа ихтгэл бэлэн болсон байна. За Садано Фужи, Хоморо Фужи нарын барилдаан. За Садано Фужи цээжрийн тулаад үзүүрийн тулаад түлхээд явсан. За ингэ шилдэж татаад Садано Фужи энэ сарын тэмцээний 4 дахь даваагаа авлаа. За Садано Фужи гадаа хөл гიშгдсэн байж магадгүй юм байна. Дэвжин дээрх Гёжи шүүгчүүд бол Хоморо Фужи заасан. Тэгэхээр Садано Фужигийн одоо өсгий дэвжиний захад хүрсэн байж болох талтай. 正面から見ると佐田の富士の足が残ってるようにも見えましたけどね。さあこの角度で確認しましょう。 За гараагүй байна. Зүгээр яг хоо. 残ってますね。残ってますか。Гараагүй байна. Яг хоо дэвжиний шүүгч андуурсан байж болох юм. Гэхдээ ийм тохиолдолд бол яг хоо шүүгчд гарч ирээд нягталдаг тийм ээ. Үнэхээр тийм байж үү. Тэгээд ярилцаад үтсэн чинь шүүгч буруу заасан байна гэдэг. これはあるでしょうね。 мэдээж Гёжигийн бас зогссон өнцгөөс бол яаж харагдах вэ? 右足ですけどね。はい。これはもうタイが За энэ бас яаж гараагүй байсан юм байна. Садано Фужи. Гэхдээ яг наадлын зүүн баруун хөлийн өлмөгөөрөө бас гიშгэж нэгтэй жоохон зай байна. Хоморо Фужиг энэ гар төрүүлээд үрсэн байх магадлал өндөр байна. 曲げは大丈夫でしょうか。曲げのところはちょっと今分かれましたね。 За үсэнд хүрсэн байж магадгүй гэж бас санал гаргаж байна. За одоо шүүгчийн ахлагч одоо ингэ зарлана. ただいまの競技について説明いたします。軍配は誉富士に上がりましたが、誉富士の肘が先に落ちており、軍配差し違いで佐田の富士の勝ち。 За Хоморо Фужигийн тохоо төрүүлж газар хүрсэн юм байна дэвжинд. Тэгээд сумо бол тийм ээ одоо мэрэгжлийн спорт. За тэгээд олон жилийн уламжлалтай тэгээд зохион байгуулалт сайтай. Тэгээд ийм хүн дээр сайхан хуралдаад тийм ээ. Олон талаас нь авч ярилцаад зүгээр мэдээж болиогод орхичдгоо тийм ээ. Тэгээд хуралцынхаа үр дүн ингээд ахлагч нь их тодорхой товчхоо ингээд сайхан зарлцдаг. За тэгээд ямар нэгэн байдлаар тийм ээ эргэлзээтэй эсвэл арай тийм биш байсан гэх тохиолдол хийж маргадгүй. Тэгэл нэг л одоо шүүгчнэрийн асуудал. Хэрвээ шүүгчнэр буруу шийдвэр гаргасан байх юм бол энэ тусдаа яригддаг.
эндээс бол бас манайхан бас юм ойлгож болно тийм ээ. Бас өөрсдийнхөө ажил төрөл янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад бас тусгаж авах хэрэгтэй юм шиг санагдтыг. За тэр хүзүүдэд татсан юм байна. Тэр үед бас үсэнд тийм ээ магианд хуруу орцсон байж болох талтай. Хэрвээ тэр магийн үе одоо үсний болт дээр орой руу хуруу орох ч юм уу үсэнд татсан юм байх юм бол одоо энэ бол хориотой. Тэгээ хориотой юм хийсэн гэж үзээд ялагдлыг өгдөг юм дүрмтэй. За Саданов Фужи энэ сарын тэмцээний 4 дахь даваагаа авч байна. Маяг ширгийн 9-дэр ирэмлэгдсэн. この佐田の富士が欲しいですよね。そうすると物言いはつかなかったんですよね。なるほど、そうやって粘る相撲。吉風、アモール、奈良田ウェルスン。やっぱり勝負に対するそれやっぱり執念のこうその力士の違いだと思うんですよね。さあ今土俵下にガガ丸が映りましたが、ガガ丸は実は先場所金星を挙げています。春馬富士戦10日目でしたが。その相撲とインタビューご覧いただきましょう。За энэ Хармаа Хүчийн их аваргыг өнгөрсөн тэмцээн дээр унагсан тэр барилдааныг үзүүлэх юм Гагамарыг одоо хамгийн сонирхолтой нь барилдааны дараа ярилцлага өгсөн. Тэн дээр үүдээс шүүгч сурвалжлагч юм асууг байгаа хот өөрөө гарч ирж яриад бүрдээд дуустал нь өөрөө ярьсаар байгаа дуустал болсон. Одоо тэр ярилцлагыг одоо харуулна. За анхныхаа алтан одоо шагналыг авлаа. За ингээд яриад эхэлдэг. Тэгээ баяртай байна. Тэгээд бүр олон тэмцээний дараа аврагтаа таарчаад алтан одоо шагнал авсан маш их баяртай байна. Тэгээд одоо бурхан би юу хизээч ялагдахгүй гэж боддог байсан. Ялж чадахгүй гэж боддог байсан. Тэгээ ямар ч боломжгүй юм даа ингээд давсан дэх баяртай байна. Энэ бол миний амьдрал мартагдахгүй даваа. Энэ бол миний сэтгэлийн дотор бол хамгийн том амжилт. Би одоо үнэхээр их баяртай байна. Ээж маань баярлж байгаа. Дахиад ингээ хичээх болно чааштай. いかがでしょうか。可愛いですね。そうなんですね。これでүнэхээр баярлсан. Тэр өнгөрсөн тэмцээн дээр энэ ярилцлагыг дамжуулж явах бид нар бас хэлжсэн тийм ээ. Ердөөсө зогсолтгүй. АмурとЙошиказе. 3勝2敗同士です。За дэвжин дээр Йошиказе, Амур гэсэн бүхчүүдийн барилтаа эхлэхэд бэлэн болсон байна. За Йошиказений шилдэд татхад нь сайхан тогтсон. За гэхдээ дагаад орчлоо Йошиказе. Энэ бол Йошиказегийн барилтаа тийм ээ. Татн, түлхэн, зайлн тэгээ өөрөө тогтдгоо. Гарын сарвалзаад яваад байдаг. За Амур харин эхний өдрүүд их сайхан явжсэн дараалаад 2-3 унчуу. Садано Фужитиг нөгөө 4:39 секунд харилцсан байртаа. Тэрнээс хойш бас дараалаад унчлаа. Йошиказе бол зайлаад тэнцвэр алдуулсан. Тэр уг нь Амур их сайхан тогтож үлдсэн. За эхний 3 өдөр дараалж даваад байсан Амур дараалаад 3 унлаа. За Йошиказе 4 даваа 2 унаатай. アムールは3連勝の後3連敗です。さあガガマル登場です。